Энэ Баянгор аймгийн засаг даргын тамгын газар хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Баянгор дахь салбар, Япон улсын засгийн газрын үндэсний үндэс, хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, нүүбийн хүн амын сан хамтраад гэр бүлийн хүчирхийллийн хохирч дүүлчлэгээ үзүүлэх нэг цэгийн үйлчлэгээний төвийг сая энэ 10 сард ингээ ашиглалтанд оруулсан байгаамаа. За энэ болохоор гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирчдод үзүүлэх нэг цэгийн үйлчлэгээний төвийн Монгол төдийгүй Аз намхан далайн бүстэй төрийн бүс байгуулах хамтран нэг цэгийн үйлчлэгээний төвийг хослсон менежментээр ажиллаж байгаа анхны загвар юм байна. Одоо энэ маань ингээ зогсчод байгаа нь болохоор 2017 оны урсгал зардал 70 сая төгрөг нь одоо төсөв орон нутгийн төсвөөр шийдэгдүүлэх боломжгүй ингээд ханагт тасагдсан. Тэгээ энэ хууль батлагдсан гарсантай холбогдоод ийм санхүүгийн үр дагаврууд, төсвийн үр дагаврууд гарч байгаа. Энийг ер нь яаж шийдвэрлэх болцоотой юм бэ? За хоёрдугаарт нь баасан хөгшүүн бас санаа зовоод яриад байгаа утааны асуудлыг манай өргөдлийн байнгын ороо санал гаргаад манай саран гэрэл дарга яриад нийтийн сонсголыг манай өргөдлийн байнгын орооны гишүүд нийтийн сонсгол утааны асуудлаар зохион байгуулахаар ингээ яриад шийдвэрлэж байгаа. Нийтийн сонсгол гэдэг бол парламент олгож байгаа их том боломж. Энд баасан хөгшүү өөрөө идэвхтэй оролцоорой. Чуулган дээр одоо эрх хөгжийг ажиллахаа болоорой гэж хэлье. Энэ Баянгорт олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, төрийн байгууллагууд нийлээд энэ нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулж байгаа явдал нь бол бас их талархууштай юм байна. Хэдийгээр одоо ер нь бол энэ хуулийн заалтан дээр нэг цэгийн үйлчилгээний төвийг хүн амаас шалтгаалж мөн гэмт хэрэг гарч байгаа гаралтаасаа шалтгаалж агаад нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулах хэсгийг нь бол тухайн орон нутаг бас өөрсдөө шийднэ гэсэн заалт байгаа. Үүнтэй холбогдуулаад энэ 2017 оны төсөв бол угаасаа батлагдсан байгаа. Тийм болохоор энэ жилийн хувьд бол яг гэр бүлийн хуультай хүчирхийлэлтэй тэмцэх хуульд бол нэг тодорхой санхүүжилт оногдоогүй. Гэхдээ бид нар хууль зүйн яамтайгаа ярьж агаад юу гэж ойлгож байна гэхээр орон нутаг нутгийн өөрөө удирдах байгууллагынхаа хүрээнд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөл байдаг. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөлд тодорхой санхүүжилтийг өгсөн байгаа. Энэ санхүүжилтийнхаа хүрээнд шийдвэрлэх боломжтой байхаа гэж ойлгож байгаа. За